бас асуугаасаа гэж бодож байна. Яг энэ үгийн цагийн туршид асуугаад хамт сонсоосоо гэж хүсэж байна. Тэрний юу гэхээр надад дагалдагч байгаа юу? Тань дагалдагч байгаа юу? Нэмээ. Та нэг дотор бодосоо гэж хүсэж байгаа юм. Надад дагалдагч байгаа юу? Тэгээд бас нэг зүйл нь болохоор би дагалдагч бэлтээ хэрэг байхгүй бол тээ. Хэрвээ танд одоо дагалдагч байхгүй бол би дагалдагч бэлтээ гэсэн хоёр зүйлийг энэ сургаалын туршид таны дотроо бодосоо гэж хүсэж байна. Энэ сургаалын туршид бас яг хэдүүлээ хамтдаа гурван чухал асуултыг дагалдагчтай холбоотой гурван чухал асуултанд хариултыг олж одоо яг энэ сургаалын туршид явна гэсэн хамтдаа. За нэгдүгээр асуулт нь юу вэ гэхээр дагалдагч бэлтгэх нь яагаад чухал юм бэ? Яагаад чухал гэж бодож байна та? Дагалдагч гэж яриад байдаг. Тэгээ Есүс зэрэг яагаад дагалдагч болчихсон юм бол таны бодлоор юу гэж бодож байна? өөрийнхөө одоо тэр үүргийг бусдад одоо дамжуулж өөрийнхөө одоо зорилгыг бусдад одоо дамжуулж Өдөр Библи рүү харцгаа тий. Библиэлд маш олон заавар тушаалуудыг эзэн бидэнд загсан байдаг. Тий? Бусдыг хайрал 10%-аас ахгуулаад тий бүү хулгаал, бүү завхаар гэх маш олон хууль дүрм маш олон тушаалууд Библиэлд байдаг. Гэхдээ хамгийн агуу тушаал бол юу вэ? Хамгийн агуу тушаал агуу захирамж, агуу тушаал нь агуу захирамж агуу захирамжийг асууж байгаа шүү. Агуу захирамжийг бидэнд үлдээсэн баа тий. Бүгдээ хамтдаа Матай 8:28-ын 18-аас 20-ыг баруун өөр чэжээр мэдчихэж байгаа л гэдэг. Чэжээр хэлэх юм байна уу? Яа бүхэн дагал. Есүс алтын ирээд хэлдэг шээ. За нэг нь надад уншаад өгөхгүй юу? Батаа уншаад өгөх. Батаа 18-18 сарын бүгдээ хамтдаа харцгаа. Бүгдээ харцгаа. Миний заа зурсан дээр захин бэлэг хийх юм. Есүс дүгж ирээд тэнгэр газартай бүх зүйлийг надгүйсэн. Энэс танад яв бүх үнсний дагуулт эцэг хүү амьссан ирээд баптизм үзүүлээд танад тушаасан бүгдийг сэтгэл мэдүүлэхийг бидэнд заа. Харагтун үеийн төсөл зүйлд би танартай үргэлж хамтдаа болно гэж. Амен. Энд дээр хамгийн гол зүйл нь болохоор бүх үндэстнийг дагалдагч болгохтун гэсэн байна. Бүх үндэстнийг дагалдагч болгохтун гэж Библиэлд хэлсэн учраас яагаад гэвэл бид нэр яагаад дагалдагч битгэх ёстой гэвэл Библиэлд те Есүс бидэрт хэлсэн учраас бид нар дагалдагч битгэх ёстой байна. Дагалдагч гэдгийг та нар маань ойлгож байгаа зү те дагалдагч гэдэг бол яг Есүсийг дагдаг. Есүсийг те яг Есүс шиг нэг гэсэн. Есүс шиг боддог, Есүс шиг амьдрдаг нэг юм гэсэн. Бид нар өөрсдөө яг тийм дагалдагчд байж бусдыг бас дагалдуулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ бидний амьдралын гол зорилго байгаа. Энэ дэлхий дээр амьдарч байгаа. Бусдыг дагалдуулж, бусдыг эзэнлөө авчирч, бусдыг бурхан руу авчирч, бусдыг Есүсийн дагалдагч болгох маань бидний хамгийн гол зорилго байх нэ. Бидний энэ дэлхий дээр амьдраад байгаа тийм гол зорилго маань бас бусдыг дагалдуулж, бусдыг Есүс рүү авчрах, бусдыг бас аврах нь аюул чухал байна. Тэгээ нэг жишээ ярил л та нарт.
манай цуглааны пастор Утганбаатар пастор нь Инхвэр гэдэг пастор байсан. Та мэдэн тэ. Пастор олон удаа өөрийнхөө гэрчлэлийг бас ярьжсэн. Тэр хүн яаж өөртөө үйлчилж, яаж түүнийг хайрлаж, яаж түүнийг Есүсийн хараар хайрлаж, яг Есүс итгэлийн амьдралд яаж түүнийг дагалтуулж сургаж исэн талаар хуваалцчихсан. Та нар санаж байгаа хаа гэж найдаж байна. Тэгээд тэр хүний талаар би жоохон ярьж өгье л да. Тэр хүн анх эзэн дээр ирэхдээ энэ хоёр пастор маань ямар хүн байсан гэхээр анх маш их өвчтөй. Имлэгээс хорт нойр бочхон хорт авдар гэд эцсийн шатанд орсон. Одоо ерөөсөө 6 сарын настай гэх тийм онцтойгоор имлэгт одоо ямар ч имчилгээгүй гэд имлэгээс гарцсан тийм хүн байсан. Тэгээ яг имлэгээс гараад бүх хувцсандраа тий одоо би өгөх юм чи одоо би ерөөсөө юу яах юм чи энэ дэлхийгээс одоо ингэ явж байгаа юм чи өгч байгаа юм чи гэд бүр сэтгэлээр маш хэцүү болоод бүх хувцсандраа хүмүүс тарааж өгөөд бүр одоо яг өгөхдөө бэлдсэн гэж байгаа байхгүй. Бүх хувцас ингээд хүмүүс тарааж өгөө одоо би удахгүй ингээд өгөх гэж байгаа гэд. Тэгэж бодлохлаар та нарт амар санагдаж байна. Би л тэгэж бодлохлаар жоохон эвгүй тий. Тэгээд энэ хоёр пастор маань яг итгэгч биш байх та тий. Анх яг тэгэж байсан. Тэгээд яг тийм өвчтөй байх үедээ ээж нь нөгөө эзэн итгэдэг сүмд явдаг хүн байж агаад ээж нь хүүдээ сайн мэдээ тараагаад. Тэгээд тэр хүн 8 жилийн турш амьдэрсэн. Нөгөө нэг 6 сарын настай гэж хэлсэн хүн маань 8 жилийн турш амьдэрсэн. Тэгээд 8 жилийн хугацаанд тэр хүн үнэхээр одоо юм далайцтай амар гайхамшигтай үргэлжилсэн. Тэгээд 8 жилийн хугацаанд үйлчлэгтээ тэр бас олон дагалдагч нарыг бэлтгэсэн. Тэгээ олон дагалдагч нарын бэлтгэх дундаа нэг нь одоо шинэ урс шуулганы Утганбаатар пастор байсан гэсэн. Та нарын пастор байсан гэсэн. Тэр хүнийг үйлчлэлийг харах юм бол ингээд яг бүр нийгэмдэр ингээд Христ итгэлт хүмүүс бараг ингээд тэр үед ингээд хүмүүс Есүст итгэдэг хүмүүс гэж бараг мэдтгүү байхад тэ нийгэм таньж эхлэегүй байхад тэр хүн бүр анх ингэж Христийн биеийг ингээд маш том конференцүүдийг байгуул тэ зохион байгуулж стадион төртөл төр том ингээд одоо тэр конференцүүдийг зохион байгуулж ингэж өөрөө хийжсэн ба. Тэгээ яг энүүгээрээ дамжуулаад тэр хүн яг юу хийсэн бэ гэхээр Христийн биеийг тэ ингээд нийгэмдэр одоо Христ итгэгч нар гэж ийм хүмүүс байдаг шүү гэдгийг таниулсан тийм юм байгаа. Тэгээ 8 жилийн хугацаанд тэр хүн үйлчлэгтээ маш олон үйлчлэлийг хийсэн. Бас тэр олон үйлчлэлүүдийг хийсэн ч гэсэндээ тэр хамгийн чухал зүйлийг хийгээд дэлхийгээс явсан гэсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр дагалдагч бэлтгээд дараагийн үнэ үлдээгээд тэр хүн явсан. 2005 онд тэр пастор маань мөнхийн улс руу явсан байгаа. Тэгээ 8 жилдээ 6 сар одоо амьдрнаа гэж хэлсэн юм аа бүр 8 жил амьдраад эзэнд итгээд бүр амьдрал нь өөрчлөгдөөд идэгрээд тэ 8 жилийн хугацаанд ингээд үр бүтээлтэй амьдарч яад сүүлийн 8 жил нь маш үр дүнтэй амьдарсаар байгаад энэ дэлхийг орхисон байна. Тэгээ хэрвээ тэр хүн боддоо та 6 сар амьдрал хэрвээ энэ дэлхийг орхисон байсан бол өнөөдөр Атганбаатар гэдэг пастор байх байсан болоо байхгүй тий. Байхгүй. Яг тэр хүн үнэхээр 8 жилийн хугацаанд амьдрахдаа яг Атганбаатар гэдэг хүнийг өөрөө дагалдуулсан байна. Яг Атганбаатар пастрын хувьд те эхний яг итгэлийн амьдралын яг эхний 5 жил нь яг тэр Жошуа пастртай, их хоёр пастртай өнгөрүүлсэн мэт. Эхний хугацаанд тэр үнэхээр хэцүү байсан те. Гадуур амьдрах гэр орносоо итгэлээсээ болоод гэрээсээ хөөгцсөн үеч байсан. Тэр үед нь их хоёр пастор гэртээ авчраад хамт амьдрал, хамт хооллол, хувц байхгүй, өвлийн хүрдэг байхгүй те. Гаданга ингээл цамцтай, носон цамцтай ингээл нэг газараас нөгөө газар руу явахдаа ингээд өвлийн хөтөнд гүүгэл явдаг. Тэгж яхад нь хүртэл ингээл дагуулаад те. Туртаа хүрдгээ сонгоод авгээл хүрдэг авч өгөөл. Гэх мэтчлэн тэр хүн тэгээ зөвхөн эд материалаарч биш тэгээ түүний сүнсэнд нь хүртэл халамжлал те. Яаж бусдыг хайрлах талаар, яаж бусдыг уучлах талаар, Есүс яг хэн байсан бэ гэдэг талаар олон зүйлийг зааж сургаж ирсэн.
Тэгээд бүр аюу тийм дотнтой хамт амьдраад тэгж дагалдуулж ирсэн. Тийм учраас өнөөдөр шинэ ургас чуулган бий болоод тэ өнөөдөр бас тодорхой хэмжээний хэдэн хүмүүс цуглараад энд эзнийг магтаад сууж байгаа. Тэгээ магадгүй тэр энэ хоёр пастор өнөөдөр Батганбаатар пастрыг дагалдуулаг байсан бол тэ шинэ ургац чуулган гэж байхгүйс магадгүй байхгүй байсан баха гэж бодож байна. Тэгэхээр дагалдуул гэдэг бол тэ дагалдагч бэлтгэнэ гэдэг бол маш чухал үнцэнтэй зүйл байна. Тэгээд одоо тэгвэл Батганбаатар пастор маань яаж байгаа юм гэхээр бас хүмүүсийг дагалдуулаад явж байгаа. Дагалдагч бэлдээд явж байгаа. Шинэ ургац чуулганд байгаа хүмүүсээс тэ одоо энэ дотор байгаа хүмүүсээс хин нэгэн чуулган эхлээд ч юм уу те магадгүй хин нэгэн би одоо тийш илгээл төр явлаа гэдэг ч юм тийм хүмүүс гарч ирнэ гэдэгт итгэж байгаа. Тэгээ Огийн пастрын маань нэг дагалдуулсан хүн бас нэг чуулганд хараад гарсан байгаа. Тэр нь хуучин аав аяар зүйлэнд байхдаа дагалдуулж исэн Саки гэж зал байгаа. Саки маань одоо чуулган шинээр эхлээд тариад одоо ингээ үйлчлээд явж байна. Тэгээ гих мэтчлэн ингээ эзний хаанчлал ингээ яг нэг дагалдагчаар дамжуулаад маш олон ингээд хүнд хүрдэг тийм гайхамшигтай зүйл байна. Тийм учраас дагалдагч бэлтгэх гэдэг зүйл маань үнэхээр үнцэнтэй маш чухал зүйл байна. Тэгээ дээрэс нь эзэн өөрийн үгэн дээр хэлсэн шүү дээ тийм агуу захирамжийг бас бидэнд өгсөн байна. Та нар явж бүх үндэснийг дагалдагч болгохтун гэсэн учраас дагалдагч бэлтгэх юм үнэхээр чухал байх нэ. Тэгвэл дараагийн нэг асуулт байна. Дагалдагчийг тэгвэл хэрхэн бэлдэх юм бэ? Дагалдагчийг хэрхэн бэлдэх гэж бодож байна? Дагалдагч. Яаж дагалдах? Яг нарийн процессыг. Араас нь гүгэл. Тэгээд дахиад шинэ гэрээрөө буюу те Библи рүү дахиад харах хэрэгтэй. Есүс яаж дагалдагч нараа бэлтжижсэн талаар бид яг суралцах хэрэгтэй гэсэн. Есүс эзэн хамт унтаж те хамт хооллож хамт ингээл газар бүрээр явж хамт өлсөж те хамт цангаж магадгүй хамт ядарч бүх цаг ингэж 3 жилийн турш дагалдагч нартайгаа тасралтгүй өнгөрөөсөн. Тэгэж дагалдагч нарыг бэлтгэсэн гэсэн. Тэгэхээр нэгдүгээр нь хамт цаг гаргах хэрэгтэй гэсэн. Хэрвээ бид дагалдагчийг бэлтгэх юм бол хин нэгэн дагалдагчийг та бэлтгэхийг хүсэж байгаа бол тэр нэгэнтэйгээ байнга цаг гаргаж явах хэрэгтэй гэсэн. Ядаж 7 хоногт нэг удаа тий 7 хоногийн дундаар уулзаад юу вэ? Өдрлийн сонирхоод тий юу болж байна, юу болохгүй. Ядаж түшгэ шиг хаана явна гэж ханаас ноцтой тий. Хаана явна гэж түшгэ шиг ханаас ноцтой. Амьдрал дэжгүй юу гэх тий. Тэгээ бас мэдээж эзний үгнээс хамтдаа суралцаад түүнд зааварлаад тий хамт яаж асуудлуудыг бэрхшээлүүдийг яаж даван гарах уу гэдэг талаар хамтдаа хуваалцаад тэр хүнтэй л ер нь бүх цагийг зарцуулна л гэсэн. Тэгээ энэ тус тодорхой хэмжээний мөнгө санхүүгээ ч гэсэн зарцуулна гэсэн. Тэгээ Жошуа пастор Огийн пастрыг дагалдуулахдаа юу яаж дагалдуулчихсан гэхээр өөрийнхөө санхүүгээ тий амьдралынхаа хэрэгцээнээс хүртэл ингээд гаргаад яг бас дагалдуулчихсан. Есүс эзэн ч гэсэн яг тэгж дагалдуулсан. Хамт амьдраад тий хамт хооллоод хамт гайхамшгуудыг үлдээд өдрөө өвс номдоос харах юм бол ингээд аюул олон зүйлсүүд байгаа. Бас сайн мэдээний номуудаас ч гэсэн харах юм бол яаж хэрхэн дагалдагч нартайгаа хамт цагийг өнгөрөөжсөн талаар бас байгаа. Бас тэдэнд үлгэр загвар болох хэрэгтэй. Би өөрөө сайн дагалдагч байхгүй бол яах вэ? Тэр хүнд яг би өөрөө ямар нэг тэргээл үлгэрлэж харуулсан шүү дээ, тийм. Би өөрөө яг эзний замаар явж, өөрөө яг эзний үгийн дагуу амьдарч, яг эзний зөвхт амьдарч, яг бусдыг уучлж, тийм, хайрлаж, би өөрөө шударга байж, би өөрөө зөвхт амьдарч, би зөвхөн өөр энэ цуглаан дээр чуулганы бүтэн сайнны 2 цагт би зөвхөн сайн байгаа биш. Харин
бусад цагуудаа би үнэхээр итгэмжтэй сайн байгаад те эзнийг алдаршуулад би өөрөө тэгж амьдарч яж бас бусдад үлгэр дуурайлуулж бусдыг бас дагалдуулах байна. Тийм болохоор яаж бэлтэх вэ гэхээр би өөрөө үлгэр загварлаж бусдыг дагалдуулах нь бас хамт цагаа зарцуулж дагалдуулах нь бас бусдад яах нь зааварлаж те зааж тэдэн зааж Есүс бас хамт байхдаа заажс таалдаг юм шүү дээ те. Олон зүйлийг өөрөө ингэж үлгэрлэж харуулад бас зааж сургаж ирсэн. Бид нар ч гэсэндээ бас яг бусдыг дагалдуулах та хамт цагийг өнгөрөө хамт цаг гаргана бас тэдэн заавал эзний үгийг заана бас 3 дугаарт нь юу ахна бид нар өөрсдөө үлгэр дуурайлах хэрэгтэй. Үлгэрлэж тэдэнд. За тэгэхээр 2 дугаарт нь бид нар ингэж дагалдагч бэлтгэх нь ах нэ. 2 дахь асуултыг ойлгосон гэж итгэж байна. Тэгээд нэг гой мэдээ байгаа. Бантаа. Манай шинэ урсгалын маань одоо яг энэ намаар дагалдагч бэлтгэнэ гэдэг. Энэ намаар юу явж эхлэе гэж шийдсэн байгаа. Тэгээд энэ нам бол Every Nation гэдэг ийм том хөтөлбөрийн ном байна. Тэгээд Every Nation гэдэг энэ хөтөлбөр бол яг Филиппинд байдаг тийм хөтөлбөр. Тэгээд яг дэлхийд даяар 400 гаруй улсын чуулган байдаг. Тэр шин Филиппинд бол маш хүчтэйгээр одоо хэлсэн тийм том чуулган байна. Тэр том чуулганы яг гол түлхүүр ном болох One буюу тэ яг нэг нэгээрээ яг хувьчлан нэг нэгэндээ хувьчлан дагалдах тийм ном байна. Тэгээд энийг ингээ Монгол дээр орчуулад энэ нэг 12 хичээл дотор байдаг. Тэгээд яг манайхан энэ Монтор номыг одоо үзэж эхэлнэ. Хэн нэгэн тань дээр энэ Монтор номыг барьж чад хоёлаа энэ номыг үзэхгүй бол та нээлттэй агаарай. Манай тэгээд яг энэ номноос цаашлаад бүр ингээд нэлээд номнууд байгаа. Энэ номны дараагийн шатны номнууд бас ингээд байгаа. Тэгээд тэр номнуудыг ч гэсэн эхлээд Монтор ном үзсний дараа тэр номнуудаа ч гэсэн ингээд үзээд явгаа. Энэ номн дээр бол ерөнхийдөө бидний яг Христ итгэлийн талаар та суур мэдлгүүдийг өгсөн. Маш энгийн мөртлөө нэг таныг залхаагаад авахгүй нэг хичээл нэг 30-40 минут л явагдана. Тэгээ дотроо асуулттай ингээд хоорондоо асуултуудын талаар ярилцаад айгуу тийм энгийн мөртлөө танд яг тэр үндсэн яг тэр ойлголтуудыг өгөхөр ном байгаа. Тэгээ тийм болохоор хамтдаа энэ Монтор номоор явцгаанаа. Тэгээ нас сайхан мэдээ өдөр хамтдаа энэ Монтор номоор явж бас энэ Монтор номоор та цаашаага тэ бусдыг дагалдуулах болно. За би энэ сургуулийн туршид хэдэн асуултанд хариулна гэлээ. 3 асуулт гэсэн тийм. Одоо тэгвэл сүүлийн нэг асуултанд хариулъя. Тэгээ сүүлийн нэг асуултанд 3 дахь асуулт нь тэгвэл дагалдагч битгий үр дүн нь юу вэ? Үр дүн. Үр дүн нэг яаж штэ. Үр дүн одоо ингээд юм биш. Бид нар сууж штэ гэж. Бид нар сууж штэ. Амин. За бүгдээрээ нэг ишлэг хамтдаа уншиж байгаа. Ром 8:29. Батаа дахиад уншиж байгаа. Өндөр дугаар. 29. Ром 8:28 биш штэ. 29 шүү. Харин тэр Нэг ишлээ. Намайг 29. Тэ 29. Өндөр дугаар. Тэр өөрийнхөө олон ах дүүсийн дунд ууган байхын тулд урдаас хэлсэн хүмүүсээ тэр бас өөрийн дүртэй адил болохоор урдаас мэдсэн. Урдаас тогтоосон гэдэг үсч юм тий. За амин. Энд дээр өөрийн бата дахиад унштай. 29 өөрийнхөө олон ах дүүсийн ууган байхын тулд урдаас мэдсэн хүмүүсээ тэр бас өөрийн дүртэй адил болохоор урдаас мэдэж тогтоосон. Түүний дүртэй адил болгохоор гэж байгаа. Түүний дүртэй адил болгохоор тэр урдаас тогтоосон урдаас дуудсан гэж байна.
Мэдээж яг энэ эзний хүсэл байгаа. Энэ дэлхий дээр те өөрийн хүүгээ нааша илгээсэн ганц зорилго бол энэ дэлхий дээр биднийг аврахын тулд авраад зүгээр зогсохгүй те бид нар зүгээр аврагдаад болчих юм уу? Аврагдаад болчих юм уу? Заримдаа хүмүүс тэгж ойлгоод байдаг. Би аврал авцсан одоо болоо те. Би одоо аврал авцсан юм чинь надад мөнхийн ам байгаа учраас би яасан ч болно гэж боддог. Харин гэтэл бид нар цаашаа процесс биднэрт хэрэгтэй гэдэг. Үйл явц биднэрт хэрэгтэй гэдэг. Тэр нь юу гэхээр Есүстэй адилхан болж өөрчлөгдөх. Есүстэй яг адилхан бодож те Есүсийн дүр төрхийн дагуу бид нар өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн. Есүсийн дүр төрхийн дагуу өөрчлөгдөн гэдэг маань бид нар юу ярьж байгаа юм гэхээр мэдээж Библиэлд хийсний дагуу Есүс яг яаж үлдчихсэн шиг бид нар үлдэх хэрэгтэй. Бид нар шударга амьдрах ёстой бол Есүс шударга амьдарч байсан бол бид нар шударга амьдрна гэсэн. Есүс уучлж бусдыг хайрлаж исэн бол бид нар бас бусдыг уучлж бид бас бусдыг хайрлах ёстой гэсэн. Бид нар яг Есүстэй адилхан дүр төрхтэй нэгэн болох хэрэгтэй гэсэн. Тийм учраас үр дүн нь юу ах вэ? Есүстэй адилхан дүр төрхтэй, Есүстэй адилхан тэр нэгнийг бий болгоно гэсэн. Та одоо боддоо та хэн нэгэнд хүрлээ гэж бодоход та нэг л хүнд хүрээ те нэг л хүнийг та дагалдуулж энэ амьдралынхаа туршид нэг олон зүйл амар далаацтай одоо юу гэдэг чи олон гайхамшгуудыг үлдээл маш олон зүйлсүүдийг хийж чадахгүй байлаа ч гэсэндээ та нэг л дагалдагчийг бэлтчихье гэж үтэй. Харин тэр дагалдагч цаашаа яваад хичнээн хүнд хүрч хичнээн хүнийг аврал руу очихыг мэдэхгүй тийм бид хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгээ олон гайхамшигтай энэ дэлхий дээр одоо тэр эзний сайн мэдээг тунхаглаж үйлчилж байгаа хүмүүс тийм нэг л хүн дагалдуулсан ба. Нэг л хүн дагалдуулсан тий. Тэгээд тэр хүн цаашаа яваад үнэхээр гайхамшигтай үйлчлэлүүдийг хийгээд маш гайхамшигтайгаар эзнийг хаанчлыг тэлээд ингээ явсан ба. Тийм болохоор бүгдээрээ хамтдаа бодцгоо тий. Би дагалдагчтай юу? Би бас дагалдагчийг бэлтье гэж хэрэг дагалдагч байхгүй л тий. Магадгүй энэ амьдралынхаа туршид магадгүй тань ингээд айгүй чухал онцгой зүйл байж болно шүү. Тэ. Магадгүй ингээд цаг хугацаа ингээд өнгөрөөлөдөг тэ чуулгандаа ирээл буцаал яваал идэг. Гэтэл та эргээд харахад та хэн нэгэн эзний сайн мэдээг хүргээгүй хэн нэгнийг дагалдуулаагүй тийм байвал ямар харамсалтай вэ тийм. Та бүр 30 жил 40 жил цуглаанд явцсан тийм бүр өвгөн болцсон байна ингээд чуулгацгааж. Төсөөлт та нар өөрсдөө бүр настай болсон тийм бүр настай болсон бараг 80 маягтай болсон. Чуулганд ингээд сууж ийн гэж бодъё л та. Тэгээ сууж исэн. Тэгээд ингээ өөрсдийнхөө амьдралыг дүгнэж яах гэж бодъё л доо. Би энэ амьдралынхаа туршид би юу хийж гүйцэтгэв вэ? Юу хийсэн бэ? Би зүгээр л магтанд болоод яваад ирсэн юм уу? Яг мэдээч эзнийг магтана. Би зүгээр л чуулгандаа ирээд яваад ирсэн юм уу? Хэрвээ та хэн нэгэн дагалдагчийг нэг ч гэсэн үнийг дагалдуулаагүй бол ямар харамсалтай вэ тийм. Тийм болохоор би бүгдээрээ хамтдаа бусдад хүрцгээе. Бусдыг дагалдуул. Тэгээ бусдыг дагалдуулахын тулд бас өөрөө бас аюул сайн дагалдагч байх хэрэгтэй. Яг эзний замаар алхдаг байх хэрэгтэй. Тэгээ бүгдээрээ өнөөдрийн сэдвийг дахин эхнээс нь харцгаая. Нэгдүгээрт нь дагалдагч яагаад бэлтгэх хэрэгтэй юм бэ? Яагаад гэвэл энэ Библиэлд эзний энэ дэлхийг орхих үедээ хамгийн сүүлд хэлсэн аваа захирамж учраас нэр дагалдагчийг бэлтгэх хэрэгтэй. Тэгвэл дагалдагчийг яаж бэлтгэх юм бэ гэвэл бид хамт цаг өнгөрөөж тэдэнд зааж тэдэнд бас үлгэрлэн харуулснараа бид бусдыг дагалдуулах байна. Тэгвэл дагалдуулсны үр дүн нь юу вэ? Бурхны хаанчлыг тэлнэ. Есүстэй адилхан тэр нэгнийг бас төрүүлэн гаргана гэсэн. Тийм болохоор бүгдээ хамтдаа босоо залбирцгаая. Би энэ зүйлийг бодгоо таныг залбираасаа гэж хүсэж байна. Тэгээ та эзэн дээр ирээд хэр удаан хугацааг тусныг
Мэдхгүй. Гэтэ би л 10 хэдэн жил болчих. Есүс тэгээд 10 хэдэн жил болчих. Гэтэ би яг энэ өндөрлөгдөрөөс бодож байна. Би яг хин нэгнийг сайн дагалдуулж чадсан билүү? Эзний хайрыг бид эдтэй хуваалцах чадсан билүү? Хин нэгэнд би хуваалцах чадсан билүү гэж бодож байна. Тэгээд таныг ч гэсэн энэ зүйлийг бодоосоо гэж хүсэж байна. Бүгдээрээ хамтдаа эзэн залбирцгаая.